Өнөөдөр өдөөс хойш улсын хурал үндэсний баялагын сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар ерөнхий сайдаас мэдээлэл сонссон. Энэ үеэр улсын хурлын гишүүн Баярмаа ерөнхий сайдад шүүмжлэлтэй хандлаа. Баялагын сан гэх гарчиг доор хоосон том тоо ярих биш, яг өнөөдөр иргэдийн амьдрал, улс орны эдийн засгийн байдалд ямар дүгнэлт, дүн шинжилгээ хийж байгааг нь асуулаа. Ерөнхий сайд оюун эрдэнэ түүний асуултанд хариулт өгсөнгүй. Харин бусдын захиалгаар дуугарч улс төржиж байна гэсэн хариу барьлаа. Энэ арт түмний амьдралыг та яа гэж бодож байгаа юм бэ? Гадаадын хөрөнгө оруулалт дээр ямар бодлого барьж байгаа юм бэ? Энэ баялагын санд хуримтлуулна гэд хийж байгаа энэ ажил чинь нэг талаасаа зөв боловч нөгөө талаасаа гадны хөрөнгө оруулагч нарт яаж тусах юм бэ? Гадны хөрөнгө оруулалт орж ирэх баталгаа байгаа мó? Таны энэ дээр тусгасан 30 он гэхэд 3 их 80-аар эн чинь наривжих, баяжих ийм боломж гарц гаргалаа харагдаж байгаа мó? Та ер нь одоо 6 жилийн төрд өндөр дэд албан тушаал хашлаа. Ерөнхий сайдаар ажиллаад та 5 дахь жилдээ орж байна. Та хитрхи вакуумжаад хитрхи амьдралаас тасарсан юм биш үү? Цаан чи яг иргэдийн амьдрал ямар байгааг та мэдчихэж байгаа мó? Нэг 145 мянган төгрөг тараагаад тэгээд бүгднгээс нь хөрөнгө эзэмшигч болгоцсон. Тэгээ 3 сая хүн хөрөнгө эзэмшиж гэнэ гэдэг өнөөдөр статистик дээр орсон. За хариул. За баяр докторгийн асуултанд хариулъя. Улс төрчиж байгаа учраас би бас улс төрчиж хариулъя. Яг боддоор хөгжлийн банк ямар байдалтай болцсон байлаа. Энэ Эрдэнэтийн 49 за одоо энэ саяны яригадаад байгаа энэ стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчлоо. Энэ байдлыг зэгтлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би нэг ярихгүй л яваад байгаа. Одоо энэ стратегийн ордууд орж ирэх энэ материалуудаас тэгээд өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна үз. Гэхдээ би өөртөө ч юм ярихгүй. Цаан ч үг хэлүүлээд байгаа. Тэр нэг хитэн нөхдүүдтэй чинь би байр сууриасаа нэг их хазаахгүй. Сүүлийн 20 гаруй жил бандан зураад Монгол улсын өмч хөвчлөлийг хитэн ордтой аваад будаа болгоцсон байгаа зүйл удахгүй энэ материалаар орж ирнэ. Ийм зүйл дээр залуу хүн байж битгий нэг тийм хүний өмнөөс хачаач юм яриад заяа. Улсын төсөв эхний улиралд 353 тэрбум төгрөгийн алдагдaltaй байгаа ийм нөхцөлд баялагын санд хөрөнгө төвлөрүүлэх ямар боломж байгааг асуух нь зүй ёсны асуудал гэж Баярмаа гишүүн үзэж байна. Улсын хурлын чуулганы хурлааны дараа Баярмаа гишүүн иргэдийн амьдрал хүнд байна гэж үннийг хэлснийхээ төлөө ерөнхий сайдад чиглүүлж байгаа нь тэр хүн вакуумдсан гэдгийг харуулж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.